нь бол Victoria's Secret-ийн тайзан дээр гарсны дараа хамтлагийн гишүүн Zoe яг ингээд уучлалт гуйсан байгаа. Twice-ийн 4 гишүүн ерөөхдөө бол Victoria's Secret-ийн тайзан дээр бараг шууд үзүүлбэр үзүүлэхэ болдсон мө гэсэн тийм шийдвэрт бараг хүрэхчихсэн гэж Наян бас хэлсэн байсан. Сайн уу? K-pop Jericho-гийн YouTube сувагт топ томорол за өнөөдөр нэлээ спешиал дугаар орно. Тэр бол яхаа аргагүй Twice хамтлагийн 10 жилийн айн баярт зориулсан дугаар үлээ. За ингээд Twice-ийн фэнүүдтэй 10 жилийн айн баярын мэд хүргэе. Twice хамтлагийн 10 жилийн айн баяр болон Twice хамтлаг Victoria's Secret гарсан байгаа. Маш гоё давхцал, маш гоё цаг үед болсон учраас энэ талаар ярий. Тэг Victoria's Secret-ийн талаар ярий. Бас Twice хамтлагийн бас маш топ гэсэн 10 дуу буюу 10 жилийн түүхээр нь цөмөөрөө аялцгаая. За ингээд бичлэгийг эхлэхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. Twice 10 сарын 16-нд Victoria's Secret-ийн тайзан дээр гарсан анхны эмэгтэй K-pop хамтлаг болж байна. За анхны K-pop idol болоос өмнөх жил Lisa гэсэн. Миний бодлоор яг цаанаасаа 4 гишүүнийг л оролцуулаарай гэсэн юм шиг байлээ. Тэгэхээр одоо Twice-ийн бүх гишүүд ерөөхдөө бусад дуу болгон дээр бусад гишүүдийн дууг дөрвөлөө хувааж дуулах нэлээд хэцүү хүнд даалгавартай бас тулгарсан юм байлээ. За бас сайнч бай, мууч бай маш олон тийм сэтгэлдлүүд, үзэл бодлууд байсан. Тэгээд ер нь бол Victoria's Secret-ийн тайзан дээр гарсны дараа хамтлагийн гишүүн Zoe яг ингээд уучлалт гуйсан байгаа. За яагаад уучлалт гуйсан бэ гэдгийг цөмөр угаасаа харна. Victoria's Secret-ийн сахиусан тэнгэрийн дотор хувцтай гарч ирэх болов, Angel буюу одоо далавчтай гарч ирэх болов, эсвэл гарч ирэх болов гэд бас нэлээд хүлээжсэн. Тэгээд ингээд дөрүүлээ гарсан. Тэгээд яг энгийн K-pop стилээр баримталсан мөртлөө баг зэрэг задгай байгаа нь таалагдсан. Тэгэхээр энэ яг ингээд 90-ад оны загварыг ингэж нэлээд гаргаж ирж байгаа. Зөөлөн хөгжилтэй хэм маягийн уур амьсгалыг ингэж оруулж ирсэн. Өөрсөд нь ч яг энэ оны загвар маш их таалагдсан гэж байгаа. Яг үзсний дараа сэтгэлд ингээд амар гоё үеиг санагдсан, амар гоё энгийн даруухан гэтэн үнэхээр хоотой чадсан. Ялангуяа хамтлагийн гишүүн Zoe бол хизээч юм ил задгаа тий бэдэггүй байхгүй юу. Victoria's Secret-ийн тайзан дээр л энийг харна. Шүмж бол юу вэ гэхээр дуулалт бол муу байлаа. Тэгээ бас яг хүчтэй бүжгийн дэглэлтүүд нэх байхгүй байсан гэсэн тийм шүмжүүд ингээд энэ тэнд ингээд яваад байлээ. Ихэдэ бол нэлээ хоолон тааруу байсан чинь манай хүн дараа Bubble application дээрээ буюу K-pop Bubble application дээрээ уучлалт хүссэн байлээ. Учир нь Нью-Йоркд одоо Нью-Йорк руу явахаас өмнө бол маш их бэлтгэлээ хийж исэн. Тэгээ бэлтгэлээ хийгээд яг Нью-Йоркд очисон чинь хоолоо өвдсөн. Ханиад хүртсэн. Тэгэд нэлээ эмчилгээ хийлгэчихсэн ч гэсэн хоолоо өвдөд хавцсан. Хоолоо ингээл өвдөж хавтахад бол ямар хэлээ. Тэгээд ерөөхдөө бол хоолоо гарахгүй байсан учраас зарим хэсгүүд дээр үнэхээр дуулахгүй ерөөхдөө бол сул байсан. Энэ бол нэлээ шүүмжлэл авсан. Би бол тэр комментүүдийг бол нэлээ ярмааргүй байна. Twice-ийн 4 гишүүн ерөөхдөө бол Victoria's Secret-ийн тайзан дээр бараг шууд үзүүлбэр үзүүлэхэ болдсон мө гэсэн тийм шийдвэрт бараг хүрэхчихсэн гэж Наян бас хэлсэн байсан. Ер нь бол хамаагүй мэн давхцсан 9 гишүүнийхээ бүх хэсгийг 4 хүнд хуваагаад маш их стресстэй байсан гэдгийг хүртэл Наян хэлсэн. Хүчтэй байсан гэсэн энэ шийдвэрийг гаргаад хоолой нүдсэн байсан гэсэн дөрүүлээ гарнаа, чаднаа, үүний ард ямар их хичээжсэн гэдгийг манай хамтлагийн гишүүд бүгд мэдж байгаа гэд ерөөхдөө бол энэ гоё намтсан. Гэхдээ өвдсөн байгаа учраас дуулж чадахгүй байгаа нь ингээд үнэн болцсон юм чи яад ингээд дахин шүмжлээд байт юм бэ? Би бас тэрийг ерөөсөө ойлгохгүй байна. Гэхдээ эцэц фэнүүдээ буюу яг энэ 10 жилийн түүхэн үед ингэж давтагчж байгаа зүйлийг бүр ингээд амьлуулахын тулд чадах бүхнээ гаргасан байсан. Хит хитэн би лөө хаж байгаа тийм торгон агшин шийдчихлээ. 10 жилд яг ийм гоё давхцал болчлоо гэд маш их сэтгэл хангалуун байгаа тэр мөчүүдийг харах болёо. Надад сайн гоё байсан. Би лөө харж байгаа. Тэг ялангуяа Наян Жихо хоёр бүр ингээд дебют хийхээс өмнө Солонгосын Fashion Seoul Fashion Week гэдэг зүйл дээр ингээд загвар өмсөж ингэж алхаж исэн. Яг ингээд дебют үеийнх нь ингээд зураг. Тэгээд одоо 10 жил дээрээ Victoria's Secret-ийн тайзан дээр ингэж гарч байгаа нь бүр үнэхээр супер. Тэгээ бас Наян хэлэхдээ бол ингэжсэн.
Бид маш олон ингэж тайзан дээр бүр 360 тайзан дээр ингэж олон тайзан дээр гарч исэн. Гэхдээ хэзээ ч юм загварын шоунд гарч байгаагүй учраас бидний хувьд их сорилт бас сэтгэл хөдлөлгөн байлаа. Тэгээ бид чадах бүхнээрээ хийсэн гэсэн. Тэгээ маш тийм гоё зөөлөн ягаан пинк өнгийн чихэр шиг тийм гоё үзүүлбэрийг үзүүлсэн. Момогийн хувцас надад амар таалагдсан. Жихүү юм би бүр амар бод. Аян бүр үнэхээр cute Barbie заяа. Зөө бол өөрийгөө жинкнээс эвдэж чадсан. Угаасаа харц угаасаа хаана ингэж төвлөрөөд байгааг угаасаа бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Бүх энэ бра хувцснууд нь ерөөхдөө ингээд зарагдаж дууссан. Тэгээ Америкт болохоор яг XS буюу одоо бидний одоо Азиудын хүмүүстэйгээ жижиг арьцмаарууд нь үлдсэн. Бусад тайзны ард исэн загвар жүжигчдийн реакшн ч гэсэн амар өндөр байсан учраас би энэ дээр бүр амар happy байна. Маш гоё тийм зөөлөн мэдрэмжийг өгсөн Pink Twice-ийн Victoria's Secret-ийн үзүүлбэр байлаа. Цаашаа гоё өргөжлүүлж ярих юм бол өнөөдөр Twice-ийн 10 жилээ буюу 10 сарын 19-нд хамгийн анхныхаа дебютоо цацж исэн. K-pop-ууд энэ бол маш том өөрчлөлтийг бас авчирч иржсэн түүхэн үеүүдийн нэг. Тэгээ удахгүй өнөөрөө бас Twice-ийн Branded кино гарах гэж байгаа. Би тэгтээ яг нэг зүйлийг хэлэхэд бол сүүлийн нэг сар бүр Twice-ийн бүх дуунуудыг дахин сонсоод маш ад жаргалтай байсан. Бас саяхан яг баг энэ сар, баг 9 сард баг мэдсэн байх. Би хизээч Twice хамтлагт баярлаа гэж хэлж байгаагүй юм билээ. Тэгээд Twice-ийн хамгийн анхны дуу Lucky UA Zombie-тэй дуу байгаа. Тэгээд ер нь бол Момогийн dance break бол үнэхээр алдартай болж ирсэн яг энэ дуун дээр. Тэгээд санаандгүй бас энэ дуун дээр нэлээд алдаа байдаг. Санаа яг автобусны баруун талд орж явахдаа бүдэрчдэг тийм зүйл бас клип дээр нь орсон байдаг. Тэгээд яг энэ Lucky UA өмнө яг Red Velvet хамтлагт ингэж хариалагдах гэж байсан гэдэг тийм шоу бол явж байсан. Гэхдээ ингээд Twice-ийн анхны дебют дуу болж гарч ирсэн. За хоёр дахь дуртай дуугаа танилцуулах гэж байна. Зуны хит дуу болох Cheer Up. Мэдээж энэ дуу бол үнэхээр нэг хэсгээр амар алдартай юм болохоор Санагийн хэсэг. Энэ хэсэг бол K-pop-ийн хамгийн iconic хэсэг. Би энэ дууны монгол орчуулгын гэсэн амар мэддэг гэсэн. Тэг мэдээж ахлах сургуулийн хайрын түүхийг их гаргадаг гэсэн учраас Twice яг энэ концептыг барьсан учраас ахлах сургуулийн эрэгтэй эмэгтэй сурагчдыг маш их өөртөө элсүүлж чадсан Cheer Up гэдэг дуу байсан. Яг ингээд 10 жилийн октод яг хинэгэнд хайртай болчоор ингээд хичингүүрээд ингээд байж идэг яг тэр хөөхөн cute идүүхтэй концепт бүр ингээд дэлгэрч байгаа. За Cheer Up гэдэг дуу гарлаа. Тэгээд Twice-ийн үнэхээр cute гэдгээр үнэхээр алдартай боллоо. Би чинь тэгээл тухайд бас л цагаан атаархал атаарх тий. Тэгтээ одоо атаархаа болсон шүү. Би одоо яг жинхэнэ сонсдог болсон манайхаа. Яг тэгсэн чинь Twice-ийн Titi гэдэг дуу гарч байгаа. Миний ингээд уртай 3 дахь дуу Twice хамтлагийн. Тэгээ тэр үед би нэрээ Twice-ыг үнэхээр cute гэдгийг хүлээн зөвшөөржсэн. Яг л энэ 10 сард ингээд энэ Halloween-ийн уур амьсгалд ингээд гарч исэн тэр концепт дууны чанар тэр дүрсжүүлэлт бүр үнэхээр супер. За жоохон завсарлага авъя. Ингэж их сэтгэл хөдлөлттэй сонсч ийж яагаад би Twice-ыг ийм баг ярьсан юм бол энэ төгсгөлийн цэс амар гоё.
Knock Knock-ийн teaser эзтэй ерөнхийдөө. За тэгээд дараагийн дуртай дуу минь болохоор Монголд ирж бичлэгээ хийсэн. Бичлэгнийхаа клипнийхаа зураг авалтыг хийсэн. Тухайн үед ингээл Twice Монголд ирж байгаа гэсэн мэдээлэл амар сайн яваал, энд тэнд яваал, тэрэлжрүүрч очсон байсан, парк дээр ч очсон байсан, кино театр дээр бүр номин супермаркетаар ингээд авчихсан зургууд нь хүртэл байдаг. Гэтэ яг ийм хайртай хүнтэйгээ учирсан хамгийн сайхан мөч байсан гэдэг тийм уянгын хайрын дуулдаг баг анхны төрөл буюу тийм өвлийн холбогдлолтой тийм концепттэй анхны дуу нь болсон байдаг. Тэр нь Монгол хэлсэн. Яг тэр артлаа юугаар нь би явдаг байсан гэж боддоо яг тухайн үед би яг тэр хавьд амьдардаг гэсэн 18 онд. Уулзахгүй юугаа ичдэг юм да. Яа паркын ард ингээ байж штэ манайхаа. Яа минь яа хөрхи. 함께 하는 걸 입이 귀에 걸쳤다가 뛰는 걸 어떻게 계속 널 생각이 Twice Fan-уудтэй үнэхээр хайртай шүү гэдгийг илтгэж байгаа бас дуу гэж бас тооцогддог. Тэгээ тэр утгаараа ч гэсэн Fan-ууд энэ дуу үнэхээр таалагддаг. Засаар тоглож гин. За дараагийн дуугийн цөмөрөө үзцгээе. За тэр бол бас миний хамгийн хайртай дуу. Тэгээ бас нэлээд өөрчлөлтөд орж исэн. Twice дээр хүлээдэг байсан хүлээлт маань юу вэ гэхээр ирээдүйдийн нөхдүүд hot буюу тийм sexy амар тийм адвокийн тачаангуй төрөл рүү угаасаа орно гэдгийг мэддэг гэсэн. Эмэгтэйлэг хүчрэх эмэгтэйлэг төрөх рүүгээ орно гэдгийг мэддэг гэсэн. Би бол тэрийг маш их хүлээж байсан. Яг тэр өөрчлөлтийг авчирч ирсэн хамгийн анхны дуу болох Twice-ийн Fancy гэдэг дуу байгаа. За энэ дуу гарсны дараа фэнүүд бүр ингээд шоконд орсон. Яагаад гэхээр Twice одоо ингээд ерөөхдөө бол Knock Knock, Signal гэл алтартай гой cute дунуудаас өөрчлөлт хийгээд эмэгтэйлэг төрх рүүгээ орж байгаа гэдгийг ингээд тэлтгэсэн дуу байсан. Тэгээ шоконд орсон. Миний cute Twice-ийн хаана наа гэсэн тийм юунууд бүр ингээд амар явж исэн. Гэтэ угаасаа насан явж байгаа юм чинь мэдээж өөрчлөгдөн. Насан явж байгаа юм чинь насандаа таарсан концептыг бас хэрэглэх хэрэгтэй. Fancy. Одоо харсан чи энэ дэр нэр Минагийн Pony ус бүр үнэхээр best тий. Одоо хараадсэн чи амар эмгтээлэг төвш рүүгээ орцсон мэн гээл нэг яриаддаг гэсэн ч гэсэн cute төрхөн бэ штэ. Санаа бол миний Pinkie Pie. Вау. Fancy байла. За түүний дараагийн дуу бол за жинкнээсээ Twice хайртай болсон шалтгаан байгаа. Twice-ийн талаар ингээд дэлгэрэнгүй хайртай бичлэг дээр ч талааруулсан байдаг. Тэр болохоор Feel Special гэдэг дуу. Тийм миний хамгийн дуртай дуу. Google-тэний Barbie-ний орчинд ингээд яг байж байгаа юм шиг гардаг. За энийг ингээд яг тайлбарлаад үзэх юм бол намайг хүмүүс маш хөөрхөн, игдүүтэй маш царайлаг гэж ярьдаг, хөөрхөн гэж ярьдаг. Гэхдээ би яг өөрийнхөө чадвараа үнэлүүлэхийг маш их хүсэж гин гэдэг утгаараа яг ингэж ийм Google-тэний яг Barbie шиг харагддаг. Дараа момо дээрээс нь ингээд нэг тийм барил юу идэв штэ. Байшин дотроос нь ингээд хараад идэв штэ. Намаа битгий тэгэж хараасаа гэдэг үүднээс яг энэ Feel Special-д оруулсан байдаг. Тэгээ тухайн үед ч гэсэн Twice-ийн бүх гишүүд нэлээд хэцүү хүнд тийм асуудлуудыг туулж байсан гэдэг. Тэгээд яагаад тиймэрхүү зүйлүүд болсон бэ гэдгийг би өмнөх жилийн Twice-ийн тухай ярьсан архиваас оруулнаа. Тийм гоё зүйлүүд байгаа. За тэгээд өөр Twice-ийн дуртай дуунууд маань болохоор I Can't Stop Me яг нөгөө карантины үеэр гарч исэн. Тэгтээ энэ дунд бүр ингээ үнэхээр дурлж исэн. Ялангуяа би тийм фан кам бичлэгүүдийг бүр амар их үзчихсэн.
За тэгээд түүний дараачиханд болохоор Miss Summer амтлагийн Don't Touch. Let me warn ya. Special engineer. Түүний дараачиханд болохоор Go Hard. Тэгээд манай хэд бас сайхан шинэ альбомоо гаргасан. Тэгээд өнөө орой гоё баримтат киногоо цацсан. За тэгээд үнэхээр гоё байна. Та бүхэн Twice хэрхэн дуртай болсон бэ те? Twice-ийн топ 10 дугаа бас үлдээгээрээ 3-ыг үлдээсэн ч болно. Тэг яа Twice дуртай вэ? Бусад хамтлагаас ялгарах давуу тал нь юу вэ гэдгийг бүгдийн гоё үлдээгээрээ. Тэг бүх дуунууд дээр нь дуулаад реакшн үзүүлэл явах байх. За тэгээд бичлэг маань энэ хүрээд дуусчихээн. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэг таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.